зам барих тусам төвжил буурна гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Монголд нийтийн тээвэр сайжрах ёстой, эзэн цагт баригдах ёстой. Тэр дундаа трамвай бол заавал баригдах ёстой. Тэгээ төлөвлөлт гэдэг бол мэдээж хамгийн чухал, хамгийн одоо суурь баригдчих штэ. Тэгээ тэрэн дээр бүр ингээд суурь асуудлаа ингээд Монголын зүгээс харангууд Монголд хэд их улс төр явдаг. Гэтэ яг төлөвлөлт үнэхээр сайн байхад барилгын ажлыг бол маш хурдан хугацаанд хийх боломжтой байхгүй, жил вэ 2 жилийн дотор. Монголд асуудлууд бол мэдээж маш их байгаа. Замын асуудал, одоо бүх хотууд л одоо анханасаа яг одооний ингэж өсөж дэвцэн шигээ тийм олон хүнд зориулсан хот болгож төлөвлөөг байсан. Тэгэл багаараа экспанд хийгээд одоо тэлээд явж байгаа. Тэр үднээсээ тэр бол нэг айл бүх хотуудад л байдаг асуудал. Монголын хувьд бол миний харж байгаа юм гэвэл трамвай нийтийн тээвэр төвчлийг бууруулахын тулд уус хамгийн ойлгомжтой юм бол одоо нийтийн тээврийг сайжруулах. Нийтийн тээвэр дундаа маш олон төрөл байгаа мэдээж BRT, LRT, метро гэлтэй автобусны сүлжээг сайжруулах ч юм уу гэх мэтлэн. Тэрэн дээр бидэд бүгднийг нь бол жигд хөгжүүлэх нь бол зөв. Гэхдээ миний хувьд одоо яг өөрөө трамвай гэдээ явж байгаа болохоор зэрэг трамвай нэг одоо метротой харьцуулахад бусад нийтийн тээврүүдтэй харьцуулахад бас дэлхийн нийт одоо чиг хандлагыг харсан ч тэр байгаль дээлтэй хамгийн үр бүтээмжтэй бас баригдахад арай метротой харьцуулахад ер нь бол олон улсын судалгаар бол 10 дахин бага санхүүжилт болон одоо цаг хугацаа шаардлагатай гэж ярьдаг. Нөгөө талаараа бас байгаль дээлтэй гэдэг утгаараа ер нь бол боломжийн гэж одоо харж байгаа. Тэгээд трамвай одоо яг нийтлэг одоо хүмүүсийн буруу ойлголт юу байдаг вэ гэхээр одоо дээр үе нэг Оросын одоо төрлөө бус гэдэг нь шүү дээ. Тэрнтэй төсөөлж боддог маш удаан тэгээд ийм тоохгүй тийм юу гэж төсөөлдөг. Тэр чинь одоо айл 200 жилийн өмнөөс нэг Англид одоо гүйсч бий болоод тэрнээс хойш хөгжиж сайжирсаар хагаад тэгээд одоо ер нь бол өнөөгийн хамгийн одоо айдахтай цагтаа явдаг тийм одоо нийтийн тээврийн систем болж байна л доо. Тэгээд Монголын хувьд хүмүүс бас юу гэж хардаг вэ гэхээр бид нар метро байхгүй, бид нар одоо трамвай байхгүй тийм чинь бид нар чадахгүй гэдэг ч юм тийм байдлаар ярьдаг. Гэхдээ угаасаа л бүхэл л улс орнууд бүхэл одоо хотууд чинь анханасаа л одоо метротой, анханасаа трамвайтай байгаагүй шүү дээ. Бид нар чинь тэгэл ялгаагүй тэгэл олон улсын экспертүүдтэй аваад тийм байдлаар ингээд хөгжүүлээд явж байгаа. Тийм болохоор Монголд баригдах тал дээр бол би ямар ч асуудалгүй гэж хардаг. Хамгийн бид эдийн голц хийх ёстой юм гэвэл тэр чиглэлээр эртнээс хүмүүсээ бэлдээд явах, тэр чиглэл рүү сайн ажиллах ёстой юм болов уу гэж харж байгаа. Трамвайн зам барихад бол мэдээж одоо асуудалгүй манай хотын хувьд бол тэр нь юу вэ гэхээр зүгээр л нэг игнээ автомашиныхаа игнийг хуулж аваад тэрний оронд зүгээр трамвайтай зориулсан замаа барьчихна л гэсэн үг. Яг өөрийн одоо мэргэжлийн хүний хувьд яг хариуцлагатайгаар хэлэх юм гэвэл Монголд нийтийн тээвэр сайжрах ёстой, эзэн цагт баригдах ёстой. Тэр дундаа трамвай бол заавал баригдах ёстой. Энэ дээр бол би 100% одоо итгэл үнэмшилтэй байдаг. Тэр утгаараа ч би өөрөө анх компанид ажилд орохдоо замын инженер гэж ороод энэ чиглэлээр одоо мэргэшээд одоо ажиллаж байгаа. Яагаад гэхээр Монголд орчны бохирдол, агаарын бохирдол, дуу чимээний бохирдол гэл зөндөө асуудал байна. Энэ дээр бидний хамгийн ойр хугацаанд хэрэгжүүлэх боломжтой одоо метро гэдэг урт хугацааны төслүүдээс яг хамгийн ойр хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төсөл нь бол би трамвай гэж харж байгаа. Трамвай чинь байгаль дээлтэй. Тэгээ яг өөрийн гэсэн цагтаа яг өөрийн коридортой учраас одоо та одоо машинаараа яг төгжрээд явах уу эсвэл трамвайтайгаа одоо яг нийтийн тээврээр ингээд шууд одоо цагтаа явдаг байх уу гэдэг тийм л сонголтыг өгч байгаа. Трамвай барихад бол яг л замтай адилхан одоо ийм коридор шаардлагатай. Тэгээ эцсийн дүндээ одоо яаж миний төсөл юу байгаа вэ гэхээр одоо яг 4 игнээ зам ч юм 6 игнээ замынхаа 2 игнийг нь трамвай зам болгож байна. Тэгээд тэр трамвай нь өөрөө яг өөрийн гэсэн цагаараа яг хүмүүсийг одоо яг цагт нь тээвэрлэх тийм одоо нийтийн тээврийн систем болж байгаа. Энэ бол Берлиний хан. Харин энэ бол манай Улаанбаатарын хан. Харин энэ бол манай дарга нарын барих гад байгаа юм. Тэгвэл яагаад манай дарга нарын барих гад байгаа юм? Эсвэл
барьсан юм дандаа хил ам дагуулдаг. Энэ бол төлөвлөлт. Тэгэхээр явгууны зам, дугуйн зам, автозам, трамвайн зам, буудал гээд энэхүү инженерийн байгууламжуудын зөвхөн инженерийн тооцоол зураг төслийг боловсруулахад бол хамгийн багадаа 3-аас 5 жил зарцуулдаг. Учир нь гэвэл Германд иймэрхүү хэмжээний том төсөл 9 үе шатаараа дамжиж ашиглалтанд ордог. Тэр зөвхөн Берлиний ан гэдэг чадвар Улаанбаатарын тэр одоо сэлбэдэд бүтцсэн. Тэрэн дээр бол би зүгээр жишээ болгож гаргаж ирж байгаа. Гэтэ бүх ямар ч одоо хотод явж байгаа төсөл арга хэмжээ төлөвлөлт бүгдээрээ ямар нэгэн байдлаар асуудалтай байдаг. Тэрний гол бүр үндсэн суурьгээ биелж байгаа энэ яг төлөвлөлтөндөө байгаамаа гэдэг. Одоо манад одоо Монголд бол манай салбарын хүмүүс бол нэлээд нэр хүлмөт олчлоо шүү дээ. Замын инженерүүд муу те, замын инженерүүд юу ч чаддгүй гэдэг байдлаар. Гэхдээ миний хэлээд байгаа гол санаа бол яг замын инженерүүд маань муу байгаадаа биш. Тэр систем нь яг бүр угнаасаа муу байгаад байна л гэдэг ойлголтыг хүмүүст өгөхийг хүссэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар одоо жишээ нэг төлөвлөлт хийдэг. За бид нар одоо энэ сэлбэдэд бүтцээ гоё олон нийтэд зориулсан талбай болгож сайжруулна гэдэг ч байгаа. Окей. Тэгэхдээ тэрнийхээ төлөвлөлтийг одоо компаниудад маш хурдан хугацаанд дуусгах гэж өгдөг. Тэрэн дээр одоо би нэг жишээ ярихад манай Монгол компаниуд замын зураг төсөл одоо янз бүрийн төслийн зураг төсөл ер нь л одоо 2-оос 12 сарын хугацаанд явагдаж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор зэрэг эргээд нөгөө нэг олон улстай харьцуулахад маш бага хугацаа. Энэ хугацаанд ямар ч мундаг инженер, ямар ч одоо компани байлаа гэд тэр яг олон нийтэд хүртээмжтэй сайн бүтээл гарна гэдэг утга, сайн төсөл хэрэгжин гэдэг бол боломжгүй гэж би бол харж байгаа. Тэгээ бид эдийн гол асуудал бол тэрэндээ л байгаад байгаа гэж тэр үднээс тэр бичлэгийг хийжсэн. Олон улсад бол мэдээж төлөвлөлтийг ер нь доор хаяж 4 жил төлөвлөж чад ялангуяа манай Монголд чинь одоо ийм нийтийн тээврийн систем байхгүй. Тэгэхээр бид тэр бүгдийг нь одоо 0-аас эхлэн гэсэн үг шүү дээ. Одоо тэр норм дүрм боловсруулахаас ахуулаад те манай Монголд одоо хэрэгцээтэй Монголын одоо нөхцөл байдал таарсан бүх баримт бичгүүдийг одоо шинээр хийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол одоо төлөвлөлт дээр бидэд эхнээс нь сайн хийчихэд бол одоо барилгын ажлыг бол өгсөлтийн ажил бол нэлээд тийм асуудалгүй. Тэр бол хэдэн ч одоо жилийн дотор хангалттай хийж, жил 2 жилийн дотор хангалттай хийж боломжтой гэж харж байгаа. Нэг хоёр дахь асуудал юу гэж гарч ирж ирсэн бэ гэхээр одоо зам барих нь зүгээр юм уу, замаа өргөтгөхөд тэ ингэсэн зүгээр юм уу, эсвэл нийтийн тээврээ одоо сайжруулсан зүгээр юм уу гэж байгаа. Тэгээ төлөвлөлт гэдэг бол мэдээж хамгийн чухал, хамгийн одоо суур одоо баримт бичиг штэ. Тийм болохоор тэрэн дээрээ бидэд бол хитрхи нөгөө нэг барилгын ажиллал гэлс эхлэх гээд байдаг. Гэхдээ яг төлөвлөлт үнэхээр сайн байхад барилгын ажлыг бол маш хурдан хугацаанд хийх боломжтой байхгүй, жил вэ 2 жилийн дотор. Төлөвлөлтөн дээр хэл одоо жишээ нь харахад би бас энэ дээр нэлээд харамсалтай санагддаг юм. Олон улсад юу төлөвлөлт маш удаан явдаг. Одоо Германд жишээ нь төлөвлөлт одоо 9 үе шат дараа л дамжин одоо явдаг. Тэгээд ойролцоогоор хамгийн багадаа ер нь бол тухайн нэг төслийнхаа цар хүрээний самраад 3 жил төлөвлөдөг. Тэнгүүд манай Монгол тэр хугацааг бүгдийг нь одоо 10 дахин багасгаад төлөвлөж байгаа. Тэнгүүд эргээд тэр чинь 2 сар төлөвлөсөн замын зураг төсөл буцаад талбай дээрээ барих гад ирэнгүүт зөндөө асуудлууд л одоо гарч байгаа юм л та. Тэгээд одоо монголчууд ярьдаг ш 7 хэмжиж нэг огтл гээд. Манайхан бол нэг хэмжснээ баг 10 тогтлоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ л бол гол асуудал байна л гэж харж байгаа. Тэгэхээр жоохон детальны мэрэгжлийн гээд явангууд одоо магадлал гээд явж байгаа. Одоо бид бүхэн Германд одоо миний төслүүд гэхээр би одоо яг Германы Берлин хотод болон Германы хотуудад одоо яг нийтийн тээвэр хотын замын зураг төслүүд дээр хариуцаад явдаг. Ингээ явж байхад манай төслүүд дээр 9 үе шатаараа болгоно. Үе шат болгон дээр одоо магадлал хийдэг. Захиалагч талаасаа ч тэр хяналт талаасаа ч тэр яг хамтраад яг энэ одоо төслийг тухай бүрд шалгаад явдаг. Маш үе шаттай урт хугацаанд. Тэнгүүт эн чинь эргээд ингээд талбай дээр баригдлаа гэж бодоход асуудал ер нь маш бараг гардаг байхгүй. Тэгэхээр манад та хүн бүгдээрээ л мэдж байгаа бид бүхний хийсэн бүтээн байгуулалт бүгдээрээ л асуудалтай байдаг. Энэ инглээ тэр тэглээгээд. Тэр чинь инженерүүд муу гадтай биш. Гол үндсэн юм бол тэр төлөвлөлт маань өөрөө маш хурдан хугацаанд маш чанаргүй хийгдэж байна л гэж байгаа. Тэгээ ямар ч юм төсөл хэрэгжих
байлаа гэж одоо трамвай байна уу, метро байна уу, дүүжин гүүрэн байна уу. Тэрэн дээр хамгийн гол асуудал бол мэдээж төлөвлөлт. Тэгээ тэрэн дээр бүр ингээд суур асуудлаа ингээд Монголын зүгээс харангууд Монголд хэд их улс төр явдаг. Улс төр гэдэг нь одоо хэд нөгөө нэг одоо ямар ч мэрэгжлийн бус байдлаар ард иргэдтэй оноо авах байдлаар ч юм уу тийм байдлаар нэлээд үздэг. Тэр нь бол одоо энэ төлөвлөлт гэдэг юм дээр маш одоо асуудал болж ирдэг. Улс төрийн яг шийдвэрээр явдаг. Мэргэжилтнүүдийн шийдвэр гэж байхгүй. Тэр хүн зайн замыг 2 жил өтөргээс болгоотгоо би чинь надад улс төрийн олох гэдэг нэггүүд яг тэр чиглэлээр нь явдаг. Тэгээ тэр үүднээсээ тэр зам өөрөө буцаад чанаргүй буцаад хил ам дагуулдаг л та. Бид өхний одоо манай одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс ч юм те марган нарын хувьд нэг буруу ойлголт байдаг нь юу вэ гэхээр бид нар зам барих тусам одоо төвжирлийг бууруулж байна гэж боддог. Гэтэ яг үнэндээ бидэд зам одоо сүүлийн хэдэн жил барьлаа. Тэрэн дээр төвжирл буурсан одоо үзүүлэлт байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зам барьж ийн гэдэг чинь эргээд нөгөө нэг одоо зам одоо машин барих те машин авъя гэж бодож исэн хүмүүс эсвэл нэг одоо жишээ нь манай Монгол шиг одоо нэг айлд 2 3 машин байдаг тийм юу бол айлууд байхгүй шүү дээ. Тийм гэх мэтлээ одоо энэ яг машины тоо ихсэх одоо юугаа улам л сэтрээд өдөөгд илгэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр яг гол бидний ойлгох хэрэгтэй юм бол хүртээмжтэй нийтийн тээврийг л одоо сайжруулах хэрэгтэй. Тэгээ зам барих тусам нэгдүгээр төр чинь нөгөө нэг байгаль нөгөө талаараа амьдрах орчин нь одоо бохирддог байхгүй. Одоо Америкийн зөндөө жишээнүүд байгаа. Тэд нар зөндөө ингээ хурдны зам бариад тэр хурдны зам хавар байжсэн хотхон хорооллууд бүгд одоо байхгүй болж байгаа ч юм. Жишээний чинь дуу чимээ амьдралын одоо чанарт маш их нөлөөлдөг байхгүй. Зам гэдэг чинь машин гэдэг чинь өөрөө. Тэг яг миний хүсэл юу вэ гэхээр би бол зүгээр яг би бол өөрийн гэсэн одоо машин байхгүй. Би яг нийтийн тээврээрээ л ингэж явцдаг. Тэр нь ч надад нэг талаараа ирүүл нөгөө талаараа бас тухтай санагдтыг. Тэр зогсоолын нийт дээр хаах гэх мэт эдийн засгийн гэсэн маш ашигтай. Тэгэхээр машин гэдэг хэрэглээ чинь бидрийг яг амьдралын яг чанарыг одоо үнэхээр бууруулж байгаа. Дээр одоо бидний анх хот төлөвлөлтөд бид одоо хороол дунд дандаа нэг юм одоо хүүхдүүдийн тоглох талбай ч юм уу тийм нэг төлөвлөсөн байсан одоо бид эдийн хот төлөвлөлтөд анх тэр сансарын нэтрийг ингээд харуул. Гэхдээ өнөөдөр тэр дүр зураглал маань эргээд тэр нөх хүүхдүүдийн талбай олон нийт зориулсан талбай маань зөвхөн машин зориулсан зогсоол болоод хувирсан байгаа. Тэрэн дээр бас харамсалтай санагддаг. Дэлхийн тренд яаж явж байна гэхээр одоо буцаад яг байгаль дэлтэй хүнд ээлтэй хот, хүнд ээлтэй орчин бий болгох гэж явж байна л да. Тэр хүрээндээ ер нь бол одоо автозамын нэг нэгэ болоод тэ дугуйн зам болгодог ч юм уу, явган зам болгодог ч юм уу. Тийм байдлаар нэлээх одоо бүтээн байгуулалт бий болж байгаа. Тэр утгаараач тэр бид бүхэн одоо зам барих биш, замаа харин ч одоо эсэргээрээ олон нийтэд зориулсан ард иргэд дугуйтай явган зорчигт зориулсан тийм бүтээн байгуулалт болгож л одоо хөгжүүлэх ёстой.